Сайн уу? Би өнөөдөр юу их гэж байгаа вэ гэхээр ойрд ингээд нөгөө нэг хавар Монгол явж ирснээсээ хойш ер нь ингээд жин нэмээд тэр жиндээ ерөөсөө хасаж чадахгүй одоо хүртэл ингээд тэр жин дээрээ тогтцсон гатцсан яваад байгаа хгүй юу? Одоо яг 56 кг тэгээд тэрийг одоо зориг шулуудаад бүгдээрээ хамтдаа миний дэглэмийг хуваалццгаая. Дэглэмийг өглөө хүүхдүүдэд хүргэж өчөө. Тэгээ ирээ орноо цэвэрлээд юм хумаа хийгээд цэцлээд ингээд байж тэл одоо 9:30 болж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол өглөөнийхөө цайнда чанс өндөг. Ер нь дэглэмийн хоолнууд ингээд аль болох өөрөө ингээд олон юм хийж олон ингэж амар тийм ажиллагаатай хоол биш. Аль болох хурдан хугацаанд маш хурдан ингээд бэлэн болох тийм хоол бүтээгдэхүүнүүд байвал дэглэм дараа тус нэртэй юм шиг санагддаг надад өөрт маань. За би таг жингээ үзэл. Би тэгтээ өчигдрөөс яг дэглэмээ эхэлсэн болохоор өглөө жингээ үтцсэн л дээ. Өглөө жингээ үтсэн чинь яг өчигдөр 56.3 кг байсан баггүй юу. Тэгээ өнөөдөр үтсэн чинь 55.6 кг болцсон байсан. Тэгэхээр яг нэг 800 г хассан юм шиг байгаа юм өнөө өрчөн. Тэгээ өчигдөр өглөөнөөс яг дэглэмээ эхэлсэн болохоор өчигдөр өглөөнөөс бичлэгээ хийх миний яваа. За одоо үзүүлье. Одоо харъя. 55.2 гинөө. Энэ худлаа цаачих шиг боллоо. Өглөө 55.6 байсан юм чи яаж 55.2 болдгийг 30 минутанд. 55.2? Энэ жоохон буруу заачих шиг боллоо. Буруу заасан уу? Эсвэл бол өглөө би нөгөө нэг 0 орчих. 0 ороогүй байхдаа өглөө босонгохта хилээ үзээд тэгээд сая хүүхдүүдээ бэлдээ цэцэрлэгт нь гаргаад 30 минутын турш ингээд нааша цаашаа явчаа. Дээрээс нь ингээд 0 орчоод гарч ирсний дараа үзсэн чинь дахиад ингээд бууцсан уу? Ямар тач би өчигдөр 56.3 кг байсан. Тэгсэн чинь өнөөдөр ингээд үзсэн чинь 55.2 кг болчих. За би та нарт яг 55 кг байхаараа би ямар харагддгаа харуулъя. 56 кг байхаараа ингээд миний гуй бүр ингээд амар бүдүүрээд би бүр анх удаага гэхдээ влог үзэгчид яг өөрийнхөө нөгөө нэг YouTube-ийн subscriber хүмүүстэй анх удаага өөрийнхөө ингэж ил цагаан бие харуулж 56 кг болоод ирэхээр ямар хуу харагддаг вэ гэхээр заяа ерөн зүгээр юм нэг махлаг байна. Урагшаага ингээд их тийм сонин. Тэгээд яг ганц авах юм нь жоохон таргалсан ч гэсэндээ жоохон бөхстэй болохоор нэг жоохон галбиртай харагддаг юм шиг байна. Бусдаар бол яг үнэ хэлэхэд ерөөс хүсээд ах юм биш. Ямар тач буцаад нэг 50 кг орчим лугаа очих юм бол гоё болох гээд байгаа. Би болохоор миний өндрийг амар олон хүмүүс асуусан байсан. Би болохоор 156 см юм уу? За өсрөөл 157. Тэр хавцаахгүй юу? Тэгэхээр ч бүр амар намхан гэсэн үг шүү дээ. Тийм намхан хүнд бол 56 кг, 58, 57 кг ч юм уу. Яг үндэ 55-аас дээш килограмм бол амар хатаж харагддаг. Тэгээ хүмүүс тэрийг нөгөө нэг янзаар ингээд дүгнээд юу 50 эдхэн килограмтай байж гэдэг ч юм уу ингээд юу өөртөөхөө нөгөө нэг өндөртөө харьцуулаад гэх юм уу буруугаар ойлгоод байдаг байхгүй юу? Тийм болохоор хүн болгоны нөгөө нэг өндөр нь өөр болохоор тэр хүний байх ёстой жин бас өөр байдаг. Миний яг байх ёстой жин бол 45 кг баггүй юу? Уул нь бол 45-аас нэг 46 кг. Гэхдээ би өөрөө яг 45-6 кг байж үдсэн болохоор бүр үнэхээр тийм нөгөө хитрхи ийм туранхай ясаарс байснаас илүү ингээд нэг жоохон юм гоё овоож тавах юм нь овоож таваагаад жоохон юм галбиртай бай гэх юм бол надаа яг 50 кг нь яг гоё санагддаг гэсэн үг. Өөрт маань сэтгэл хангалуун гоё санагддаг гэсэн. 4 ширхэг өндөг аахгүй юу? Гэтэ хоёрыг нь арга мэднэ.
Өглөөнийхөө 2 ширхэг үндгийг идчихэд дасгалаа хийчээд 1 цаг хөлсөө гаргачаад одоо сая арааныг хоолыг нь хийж өгөөд тэквондогийнхэн дугууланд явуулчаад одоо өөрөө өдрийнхөө хоолыг идэх гэж байна. Хоол. Тэгээ өдөр юу идэх вэ гэхээр дахианы цээж мах чизтэй. Дайтны дэглэмийн үеийн хоол ундчихсэндээ төрөл төрлөөрөө байдаг. Тэгээд би болохоор ямар нэгэн өөр будаа ногоо могоотой ч юм уу тийм дэглэмийн хоол идэхгүйгээр зүгээр л дан дахианы цээж мах идчихдэг. Гэхдээ энэ айгуу гоё амттай. 100 г таахгүй үү? 100 г нь болохоор 150 ккалоритой. Тэгээд өдөр энийг идчихнэ. Өглөө хөлсөө сайхан гаргачаад усанд ороод усанд орсон чи амар гоё. Бүр гоё сэрэгчлээ. Нэг гоё бүтэн чики идсэн юм шиг болчихлоо. Би сая өнөө орой хүүхдүүдээ аваад гэртээ ирээд хүүхдүүдийнхээ оройных нь хоолыг хийгээд, нөхрийнхээ оройных нь хоолыг хийгээд тэгэл бужигнаал амар цав хүндийг мэдсэн чинь 7 өнгөрцөн 8 болох гэж. Ерөөсөө нэг өсөхгүй байгаа биш. Ерөөсөө ямар ч юм идэх боломжгүй завгүй байсан. Тэгсэн чинь сая гинэт амар өсөөд би өрн дүфүү идэх дуртай. Гэтэ дүфүү бол угаасаа нөгөө хүний бие сайнаас гадна өөрийн агуулмж аягүй өндөр байдаг болохоор дэглэмийн үед бүр амар сайн. Жирэмсэн ээжүүдэд бас аягүй сайн. Таад маань бас энгийн сүнээс илүү өдөр тутамдаа ер нь борцогны сүү ууж явах юм бол амар сайн байдаг. Тэгээ энгийн сүү уухлаар зүгээр нөгөө тийм цацсан мэдрэмж өгөхгүй шүү дээ. Борцогны сүү уухлаар ингээд нэг гоё тийм жоохон гэдэс дүүрсэн мэдрэмж өгчдөг байхгүй юу? Тийм болохоор таяа ингээд зүгээр хөнгөө үйл дарах хэмжээнд бол борцогны сүү уусан ч гэсэндээ гоё байдаг. Тэгээд өнөөдөр 6 дахь өдөр 53.8 3 кг анх 56.8-аас ихсэн. 3 кг. Өнөөглөө нөгөө л нэг салаатай гэж. Эрдэг бусын халуун ногоотой хоол моол одоо нөгөө тоос өөх тостой хоол идэхгүй хаад идэхгүй ингээд удаад ирэхлээр арьс хүртэл гоё болоод байгаа юм шиг санагдав. Манай нөхөр 3 хоногийн өмнөөс эхлээд намайг тураахын тулд надтай хамт фитнест явж байгаа. Намайг тураахын тулд
Ер нь чи минь махлаг байсан ч бундуур байсан ч би чамд хайртай. Иймэрхүү юу хэлдэггүй манай нөхөр. Амар шудраг. Шулуун үнэн хэлдэг. Одоо чинь арай хитэрч байна. Энээс хитэрчих юм бол ингээд буцаад турахад бүр улам хэцүү болно. Тийм болохоор одоо ингээд шууд баг дээр нь барих хэрэгтэй гэдэг. Тэгээ амар гоё баярлмаар зүйл нь хажуунаас ингээд хажуут хүн дэм болж өгөх, хүч өгөх, сэтгэл зүйн хүч, бие махбодын хүч ингээд нэмэр болох амар тийм гоё юм байлээ. Тэгээ хамт фитнесээр яваад өдөрт хамт 5 км алхаад хамтдаа ингээд орой олгоо ажиллаад харж ичээд миний төлөө хамтдаа дасгал хийгээд хөсөө урсгаад гэхдээ маа нөхөр дээр жингээ хаст болохгүй болохоор зүгээр булчингаа илүү хөгжүүлэх гэж байгаа учраас хоолоо сайдээд би болохоор хоолны дэглэм бариад давхар ингээд хөсөө урсгаж байгаа болохоор сураад байгаа хгүй юу. Wow, 이 뼈가 없었는데 나왔다. Хоёр дасгалаасаа гараад явж яваа юм. Уг нь бол дасгал руугаа өдөр болгон алхаж яваад алхаж ирдэг байсан бохгүй юу гэсэн чинь өнөөдөр бид хоёр гадуур явж байгаад оройтой тоцраад тэгээд гяс машинтай хүрээд ирсэн. Ямарчч 7 дахь өдөр маань болж байна. 7 хоногийн дотор 3 кг хасаад тэгээд 3 кг надад бүр амар мэдэгддэг. Угаасаа яг ингээд бүр цаанаасаа ингээд бие хөнгөрөөд орохгүй байсан хувцас хүртэл ороод заяа. Өмд ёо. 아니 처음에 옷 입었을 때하고 지금하고 비교를 해야 돼. 처음에 입었던 게 자료 화면이 없어. 자 이제 또 머리 걷어 올리고 본격적으로 시작하려나 봅니다. 오늘도 하얗게 불태울 시기에 뿅. 갑자기 빨리빨리 하고 있습니다. 아까는 천천히 했는데 갑자기 빨리빨리 하고 있어. 그렇게 한 30분만 하면 살 빠겠다. 쭉쭉 빠겠네. 쭉쭉. 화이팅! Өөртнөр бол ихэн ингээд нөгөө 3 кг-ийн зүрхний амар өөрчлөлт орсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Бие маань ингээд чангараад ерөөсөө дахианы зээж мах өндөр яг ингээд уурнаас өөрөө мэдхгүй байнгут гидс бүр амар ингэж татарч орд юм байна. Вау. 3 кг-ийн өөрчлөлт бол ингэж харагдаж байна. Одоо эндээс дахиад 4-5 кг хасах шаардлагатай байгаа. Би бүр төрхөөсөө өмнөх чиндээ очих гээд ингээд шунцсан байгаа байхгүй юу. Тэгээд яг 48 кг дөрвийн тоолоо орчих юм бол миний яг бүр чин хүсэл зориг биелэх гээд байгаа учраас энэ хэрчээрээ гүрийгээд хичээгээд тэгээд дасгалаа үргэлжлүүлж хийгээд хоолны дэглэмээ үргэлжлүүлж байраад дахиад нэг 20 хоног байхад гайгүй болчих واخ гэж бодоод тах юм. Тэгээд яг хүссэн жиндээ хүрчих юм бол тэр жингээ бас байрна гэдэг чинь хамгийн хэцүү асуудал гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ яг сэтгэл зүйн тийм одоо нөгөө асуудал сэтгэл зүйн төсвөр төвчээр үнэхээр бүр амар шаардлагатай юм байна.
Өнөөдөр Бурам Харам хоёрын яана. Өнөөдөр Бурам Харам хоёрын цэцэрлэг рүү явна. Тэгээд ээж аавууд нь хамтдаа ээж аавууд нь цуглардаг өдөр нөгөө нэг одоо жил нэлийн хэдэн удаа ингээд сар болгон ч юм уу улирал болгоо ингээд арга хэмжээ зохион байгуулдаг аав ээжтэйгээ хамт оролцох тийм арга хэмжээнүүд. Тэгээд өнөөдөр болохоор Blue Day буюу цэнхэр өдөрлөг гэдэг өдөр тэгээд хүүхдүүд нь багш нар нь ээж аав оролцох ээж аавууд нь бүгдээрээ цэнхэр өнгийн ямар нэгэн хувцас өмсөөд тэгээд хамт хүүхдүүдтэйгээ хамт ингээд тэр цэнхэр багш нарын тохижуулсан орчинд нь ингээд хамт тоглох, хөгжилдөх ёстой ийм өдөр байгаа. Ер нь бол зүгээр л нэг өдөр цэнхэр хувцас өмсөөд цэцэрлэгийн багш болно л гэсэн өөр юм байхгүй. 너무 예뻐서 귀여워. 어때요? 까만 가방이 뭐야? Орохгүй байсан юуфг маань ороод ордгүй байсан өмд маань ороод бүр ерөөсөө нөгөө нэг жин нэмснээс хойш хамаг нөгөө өмд хуучин өмсдөг байсан дуртай хувцснууд маань орхоо болцсон байсан баггүй юу тэгсэн чинь ерөөсөө 3 кг хасгаад яа амар гоё. Тэ амартаж бичлэгээ энэ хүргээд дуусгая. Гэхдээ дэглэмээ бол энэ хүргээд дуусгахгүй. Бичлэгээ зөвхөн бичлэгээ энэ хүргэж дуусгаад дэглэмээ үргэлжлүүлээд 9 сар гэхэд 48 кг тавуулцгаая. Баярлалаа.